За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За хүүхдүүд маань үржих хуваах үйлдэл бас мөн илэрхийлэл дээр одоо алдаад байгаа учраас багш нь энэ дээр нэг нэмэлт тайлбарыг хийж үзүүлье. За хэрвээ одоо ингээд илэрхийлэл ингээд байлаа гэж бодох юм бол мэдээж үржих болон хуваах үйлдэлүүдээс эхлээд үйлдэлүүдэд дугаарлана. Хамгийн нэгдүгээр зүйл 1 2 3. За энд хасах үйлдэл байгаа учраас дараа нь. За энийг 4-р үйлдэл, энийг 5-р үйлдэл, ингээд энэ 6-р үйлдэл. За хамгийн сүүлд нь ингээд хасах үйлдэл. 7-р үйлдэл. За одоо үйлдэлээ дугаарлалцсан бол одоо хэдүүлээ 1-р үйлдэлээсээ хийж гүйцэтгэв. 38-ийн хуваах нь 2. 38-ыг хуваах нь 2. За одоо энэ маань нэг оронтой тоо байгаа 2 гэдэг маань. За тэгвэл одоо энэ 2 маань 3-аас бага учраас орноо энүүгээр таслаад за 2-оор өгөх юм бол мэдээж 3-аас илүү гарч. Тэгэхээр 3-аас илүү гарахгүйгээр нэгээр өгнө гэсэн үг. Нэгээр өглөө 2 1-ийн 2. За эндээс хаслаа. 1 бууж ирлээ. За 8-ад хасаад 1 гарсан. Одоо дээрээс 8 гэсэн орон 1-ийн орон бууж ирлээ. За одоо 2-ын хөлдөнд маань 18 гардаг. Тоо маань 9 2 9-ийн 2-ыг 9-өөр өржүүлээд 18. За ингээд тэг 19 гэдэг маань одоо бидний 1-р үйлдлийн хариу. За одоо 2-р үйлдэл хийнэ. 2-р үйлдэл маань энд бодоод гарсан хариугаа энэ 5-аар өржүүлэх байна. 19-ийг үржих нь 5. За 5-ын 9-ийн 45. 5-ыгаа тавиад 4-ийг саналаа. 5 1-ийн 5 сансан 4-тэйгээ нийлээд 9. За энэ маань болохоор бидний 2-р үйлдлийн хариу болж байна. За одоо 3-р үйлдэл 95-ыг болохоор 100-аар үржүүлнэ гэсэн үг. 95-ыг үржих нь 100. За багш нь энийг болохоор яагаад ингэж бичиж байгаа вэ гэдгийг болохоор хүүхдүүдэд заагаад өгсөн байна. За одоо энд цаасны хоосон зайд багш нь яагаад гэдгийг бэ гэдгийг нь за үржүүлээд үзье. 95-ыг үржих нь 100. За тэгвэл одоо тгийг тэгээр үржүүлээ 5-аар үржүүлээд тгийг 9-оор үржүүлээд тгийг 5-аар үржүүлээд тгийг ахааж 9-оор үржүүлээд тиг. За одоо хамгийн сүүлд нь яах вэ гэхээр 1-ийг 5-аар үржүүлээд 5. 1-ийг 9-оор үржүүлээд 9. За одоо ингээд нэмээд тэгүүдээ ингээд бичнэ гэсэн. Энд 6-аас илүү болсон байна шүү. За одоо энэ бичлэгээ дуусгахгүй тул багш нь утасны нүгэрэн дээр тулчаад анзаарсангүй бичлээ. За ингээд энэ тэгүүд байхгүй зууд энд нэмэгт энэ утас нүгэрэн дээр хийсэн болохоор жоохон багшны юг яачлаа шүү. Энэ дээр тиг энэ 6-аас байхгүйгээр тооцчихно гэсэн үг шүү. За ингээд 5 9 гэд. За ингээд 9500 гэж байгаа. За яг үүнтэй хариу үйлдэл бол ижилхэн баахан тэгээр үржүүлээд үйлдэлийн чанар маань тэгэл байгаа учраас. За энд тиг. За ингээд 1-5-ын 5. За ингээд 1-ийг 9-оор үржүүлээд 9. Өөрөөр хэлэх юм бол тэгээр төгссөн тоогоор үржүүлэхдээ тгийг нь хоош нь илүү гаргаа биччихнэ л гэсэн үг ирээсэ. Баахан олон тиг бичих шаардлагагүй гэсэн үг. За одоо бид нэр ингээд 3 дахь үйлдэлээ хийгээд гүйцэтгчлээ. За одоо 64-ийг 4 дахь үйлдэл буюу 64-ийг хуваах нь 4 гэдэг үйлдэлээ гүйцэтгэв. 64-ийг за үйлдэлээ одоо хэдүүлээ яг энэ хэсгийг эхлээ бодчих нэ гэж үзнэ. Тэгэхгүй хүүхдүүд маань энэ үйлдэлээрээс ингээд 4-т хуваах уу яах уу гэд эргэлцчихсэн яваад байлаа шүү бас.
За үйлдлийн дараалал дээр бас анхаарна. 64-ийн хуваах нь 4. За мөн орноо таслахдаа анхаарна. Энэ маань 6-аас мэдээж бага тоо учраас 4 маань 6-аас бага тоо учраас орноо энүүгээр таслана гэсэн үг. Тэгвэл 6-аас их тоо байх юм бол орны шууд энүүгээр таслана гэсэн үг шүү. За түгээ 4-1-ийн 4. За хасаад 2 боллоо. 4 бууж ирлээ. За ингээд 4 6 24. За ингээд тэг. За энэ маань болохоор бидний 4-р үйлдэл. За одоо бид нэр 5-р үйлдэлийг үүсгэнэ. 16-г үржих нь 1. За 1-6 6. 1-1-ийн 1. За ингээ 16 гэдэг тоо маань гараад ирж байна. За яагаад тэгэхээр энэ маань 1-ийг ямар ч тоогоор үржүүлсэн тэр тоо өөрөө гарнаа гэсэн. Энэ зарчим маань өөрчлөлөө явж байгаа. За одоо хамгийн сүүлд нь 16 хуваах нь 16. За 16-г хуваах нь 16. За мэдээж одоо яах вэ? Ямар ч тоог өөрт нь хуваахад 1 гардаг учраас за 1-ээр үржүүлнэ гэсэн. 1-6 6, 1-1-ийн 1. За ингээд тэг гарч. За энэ болохоор бидний 6-р үйлдэл. За ингээ үйлдэлээ тэмдэглээ яваа шүү. За 1 гээд энэ одоо ингээ тоогоо бүтнээр нь харахад эхний энэ 3 үйлдэлийг үүсгэхэд 9500 гарсан. За дараагийн 3 үйлдэлийг үржих хуваах үйлдэл маань хамтдаа 1 хариу гарна гэсэн үг. Тэр маань 1 гарсан. За одоо 9500-аас 1-ийг хасч өгнө гэсэн үг. За 9500-аас хасах нь 1. За энэ дээр одоо хүүхдүүд маань одоо ингэдээс нэгжийн оронд маань тоо байхгүй учраас 1-ийг хасч болохгүй. 10-ийн орон маань бас яг байхгүй учраас өөрөөр хэлэх юм бол эндээс 100-ыг аваад хэрэглээ. Ирэхээр 10. Энд 4 үлдэж байгаа гэдгээ тэмдэглээд өгчин. За тэгэхээр энд бол 9 үлднэ гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энэ 100-ийн орныг задлаад яасан нь 400 өөрөөр хэлэх юм бол 490 гэсэн үг байхгүй юу? 490 дээр 10-ыг нэмээд буцаад энэ 500 гэдэг тоо маань өөрөө гарч ирнэ. Үндсэн ойлголт. За тэгэхээр энийг ингээд 490 нэмэх нь 10 гэж задлж байна гэсэн үг 500-га. За тэгвэл одоо ингээд 10-аас 1-ийг хасаад 9. За энд 9-өөс хасах тоо байхгүй 9. Энд задлаад 4 үлдсэн. За энд болохоор хасах тоо байхгүй учраас 9. За ингээд энд маань бидний 7-р үйлдэл буюу за энэ бодлогын маань хариу 9499 гарч байна гэж. За яг ингээ бичиглэлийг нь багшийнхаа үнэтэй ижилхнээр яг ингээд хийгээд яваарай. Бичиглэл, бодолт, үржих, хуваах үйлдэл дээр хэрхэн яахч гүйцэтгэх вэ гэдгийг энэ дээр анхаарал яваарай. За одоо нөгөө нэг 3 оронтой тоог 2 оронтой тоон дээр хуваахтаа хүүхдүүд маань бас жоохон алдаа гаргачих гээд байгаа. За энэ дээр хэдүүлээ багш нэг 2 тоо хувааж тайлбар хийж өгье. За орон таслахгүйгээр хуваачих гэдэг хүүхдүүд байна. За багшийн жишээлбэлгоод 2550 гэдэг тоог 50 хувааж үзүүлье. За ингэ хасах тэмдгээ тавьчихна. За тэгвэл одоо энэ маань 50 гэдэг маань 2 оронтой доо. За 2 оронгоор тасалчих гэхээр яаж ийнө? 50 гэдэг маань 25-аас их байгаа. Тэгэхээр 3 оронгоор таслана гэсэн. За тэгэхээр одоо яах нь вэ? 50-ыг 4-өөр гэх юм бол яах нь вэ? 200 болгоод 55 гэдэг маань 50-аас илүү тоо гарчна гэсэн хасаад. Тэгэхээр энэ болохгүй маань. За 6-оор гээд тэгвэл яах нь вэ? 300 болчихно. Тэгэхээр 255-аас илүү болчихно. За гэх мэтлэн тооцоосны үндсэн дээр 5-аар өгнө.
За 5-ыг тэгээр үржүүлээд тэг 5-ыг 5-аар үржүүлээ 25. За ингээд 50 болж байна. Энийг нэгээр өгөөд 50 гих мэтчлээ. За хүүхдүүд маань яагаад вэ гэхээр шууд энэ дээр шууд 50 гээд шууд энэ дээр 51 гээд шууд энэ дээр 2550 гэдэг ч юм уу. Шууд энэ дээр ийм хасах үйл байхгүйгээр шууд энд нь тэг гарах чад ингэж шууд тэг гарах чад байгаа гэсэн үг. Өөрөөр хэлхий бол энэ хэсэг ингээ байхгүйгээр шууд энд ингээ тгийг гарах чад байна гэсэн үг. Энд хариуг нь тавиад. За хүүхдүүд маань энийг тооцоолж байгаа нь сайн боловч за үйлдэлээ яг ингээд алхамчлаад яг ингээд хийх нь зөв юм шүү гэдгийг багшны бичлэгээр давхар сануулъя.